2004 оноос хойш дэлхийн 80 гаруй оронд хэрэгжиж байгаа Access хөтөлбөрийг 2006 оноос Монгол улс хэрэгжүүлж эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамнаас санхүүжүүлдэг тус хөтөлбөр өнөөдрийн байдлаар хөдөөгийн 5 аймагт хэрэгжиж нийтдээ 600 гаруй сурагчдыг хамруулжээ. Тэгвэл Ховд аймаг 8 дахь удаагийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан 26 сурагч төгсөлтийн баяраа тэмдэглэлээ. Well, the Access program is a scholarship for young people to learn English after school. Энэ хөтөлбөрт маань англи хэл суралцах хүсэл эрмэлзэлтэй, авьяас чадвартай хүүхдүүд маань хамрагдаад англи хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулах чадварууд, мөн бусдыг манлайлах чадвар, хамт олноороо багаараа ажиллах чадварууд зэрэг олон чадваруудыг хөгжүүлж суралцдаг байгаа. Тэгэхээр Ховд аймагт болж байгаа энэ хөтөлбөр маань хэрэгжээд одоо 8 дахь удаагийн Access хөтөлбөр дуусаад одоо энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань өнөөдөр төгсөлтөө хийж байна. Саяны одоо төгсөлтийн үйл ажиллагаанаас хүүхдүүд маань хэр их одоо юмыг сурч мэдэж өөрсдөө хөгжүүлсэн талаар бид нар харлаа. Тэгээд их баяртай байна. Энэ хөтөлбөрөөр хүүхдүүдийн одоо англи хэл төдийгүй бусад хувь хүний чадварууд хөгжиж байгаад бид нар маш их баяртай байна. Манай хөтөлбөрт нийт 29 сурагч анх хамрагдсан. Үндсэн бол 24 сурагч хамрагддаг ба ингээд нөөцний 5 сурагчтай 29 сурагчтаас өнөөдөр бол төгсөлтийн баяраа 26 сурагч тэмдэглэж байна. Ингээд нийт 4 сургуулиас хамрагдсан байдаг. Эсэлтийн хувьд бол ерөөсөө хүүхд болгонд нээлттэй 10 дугаар ангийн хүүхдүүдээс шалгаруулж авсан байгаа. Тэгээд тэр үед бол 5 сургуулийн сурагчид бүгдлөө гаргаж оролцсноос нийт 4 сургуулийн сурагчид шалгаран 2 жил суралцсан байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань мэдээж одоо дараагийн удаа зарлагдана. Гэхдээ бол жил болгоны хөтөлбөр зарлагдах хугацаанд өөр байдаг. Одоогийн байдлаар бол хүлээгээд байж байгаа. Тэгээд яг батлагдаад одоо санхүүжилтийн батлагдсан тохиолдолд шинээр зарлагдаад олон байгууллагууд одоо өрсөлдөөд энэ хөтөлбөрийг авдаг байгаа. Тэгэхээр Ховд аймаг маань 8 дахь удаага энэ хөтөлбөрийг авсан гэдэг маань одоо энэ хөтөлбөр хэрхэн амжилттай энд хэрэгжсээр ирсэн бэ гэдгийг харуулж байгаа хаа. Тэгээд одоогийн байдлаар бид дараагийн хөтөлбөрөөр зарлахаар хүлээгдэж байгаа гэж ойлгож байна. Ховд Access 8 хөтөлбөрийн төгсөлтийн баярын арга хэмжээнд Америк нэгдсэн улсын Монгол дахь элчин сайдын яамны олон нийтэд харилцах албаны дэд дарга Адам Хеннингс, Америк нэгдсэн улсын Монгол дахь элчин сайдын яамны англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Алтан Цэцэг, аймгийн боловсрол соёлын газрын мэрэгжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, сурагчдын эцэг эхчүүд, англи хэлний багш нар хөтөлбөрийн явцад хамтран ажилласан багш мэрэгжилтнүүд оролцож төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа сурагчдад баяр хүргэн амжилт хүслээ. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан сурагчид 2 жилийн хугацаанд англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж 360 цагийн хичээлийг тусгай хөтөлбөр хуваарийн дагуу судалсан байна. Access хөтөлбөрт хамрагдсанараа сурагчид нийгэмд хувь нэмрээ оруулах, багаар ажиллах, бусдыгаа манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх улмаар гадаадын ихтэй сургуульд суралцах боломж нэгджээ. Access тарсан миний хувьд бол маш том амжилтын төлхөөр алсан гэж бодож байна. Би ирээдүйд сэтгэлзүйч болохыг хүсдэг. Түүнээ ч гэсэн гадаадад сурахыг хүсдэг. Тэгээд англи хэлийг сурснаар миний хувьд гадаадад сурах боломж нь илүү нэгдэж өгч байгаа гэж би бодож байгаа. Мөн 2 жилийн хугацаанд бид нарыг сургаж исэн багш нар волонтер ажиллаад мөн манай найзуудаараа үнэхээр их бахархаж байна. Мөн биднэрт энэ боломжийг олгосон Америк элчин сайдын яамны хамт олонд талархснаа илэрхийлмээр байна. 2 жилийн хугацаанд бид нар маш олон зүйлийг сурсан. Англигаа мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мөн сайн дурын үйл ажиллагаа, өөрийгөө эрхэн илэрхийлж сурах, багаар хамтран ажиллах чадварыг маш олон чадварыг сурсан. Ирээдүйд яг миний амжилтанд хамгийн том нөлөө бүхий үзүүлсэн гүүр нь олж гисэн Access хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Америк нэгдсэн улсын элчин сайдын яам болон лам заяа, боёо ишиг, шүрэн цэцэг багш нартаа маш их баярлалаа. Сүүлд нь хэлэхэд бид энэ 2 жилийн хугацаанд маш их зүйл дурсамжуудыг бүтээлцэж нэг гэр бүл болчихсон. За энд миний аж ахуй сурдим. Тэгэд бид анхандаа бол энэ одоо ямар учиртай юм бол энэ хүүхдийн одоо сурлаг хүмүүжилд ямар одоо хувь нэмэр оруулах юм бол гэж жаахан эргэлзэж байсан. Тэгэд энэний явц донд хүүхд маань сураад оройн бол өөрийнхөө чөлөө цаг заваа зарцуулаад ингээ яваад ирсэн. Мэддэгдэхүүц англи хэлнийх нь боловсролд бол бас их өөрчлөлт гарсан.
Англи хэлний Access тэтгэлэг хөтөлбөрт зорилттой бүлгийн өрхийн сурагчдаас тусгай шалгалтын дагуу элсүүлдэг байна. Тус хөтөлбөрт хамрагдах сурагчид нь ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн 13 настай, сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Үүний дагуу бүртгүүлснээр Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд өргөдөл хүлээн авах, англи хэлний тест, ярилцлага гэсэн 3 үе шаттай шалгалтыг өгч тэнцсэн сурагчдыг хамруулдаг байна.